үнэхээр гоё өдрөө бас нэг таатай мэдээлэл хүргэх гэсэн. Зөвхөн Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан Гялгар утгуу Монгол хөдөлгөөн маань уулын хүргэжч хэлсээрээ яагаад гэвэл Дорнодын залуус төсөл хөтөлбөрт оролцож байгаа Солонгос гээд багийнхан маань орон нутагтаа Дорнод аймагтаа Гялгар утгуу Дорнод хөдөлгөөнийг эхлүүлсэн байна. За энэ залуус маань яг энэ Гялгар утгуу өнцөртэй холбоотой бүх төрлийн одоо мэдээллүүдийг орон нутгийн иргэдэд өгөхийн зэрэгцээ 2-3 төрлийн уут тус гаргасан юм байна. Тэгэхээр энэ бол маш тулгамдсан. Үнэхээр одоо зайлшгүй хэрэгтэй ийм хөдөлгөөн байгаа юм аа. Тэгэхээр Гялгар утгуу өнцөр та нараа мэдж байгаа тийм хамгийн дээдлэн хунзар бол 1000 жил хүрсэн татгалагддаг. Юурээсөө шингэдэггүй маш жижиг хэсгүүдэд хуваагдаад тухайн одоо орчноо бохирдуулаад хордуулаад байгаад байдаг. Хөдөө орон нутгийн хог бол ил задгай байдаг. Юурээсөө салхинд хийсчихдээ тэр дундаа Дорнодын сайхан тал маань одоо ямар ч тэглэг уул толгод байхгүй учраас тэр чигтэл хийсчихдээ ийм мэдээлэл бүх төрлийн эрх мэдээллийн байгууллагуудаар цацагтаад байгаа. Тэгэхээр яалтчгүй ийм одоо тулгамдсан нутаг оронд нь зайлшгүй шаардлагатай энэ хөдөлгөөнийг эхлүүлээд явж байгаа, өөрсдөө ажиллаж байгаа Дорнодын төсөл хөтөлбөрт оролцож байгаа Солонгос багийнхандаа маш их баярлалаа. Та нартай хайртай шүү. Бүх талаар дэмжиж байна.